За энэ блогийн төгсгөл дэш шүү дээ манайхаа. Би үндэсний телевизэд ярилцлага өгсөн байхгүй үндэсний телевизийн өнөө өглөө нэвтрүүлэгт ярилцлага өгөөд тэрний хасагдсан эсгүүдийг оруулсан заяа. Тийм болохоор та нар маань хүлээж аваарай. За блогч дуусахгүй дээ залуусаа. Хүргэлтэрлээ. Та наргүй бол би ч одоо гэрээ цэвэрч чадах бит би хүрч. Та ямар говцхан ханас яаж авсан яг хэрэгтэй байгаа юу хэрэггүй байгаа юу гэдгийг ярилццгаая заа. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэгтгэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. За гадаад улаахан болоод манай эмээнэр энд ингээд алхаад би нөхрөө сургуульд нь хүргэж өгөнгөө охинтойгоо салхилахаар гарч ирлээ. Тэгээд өнөөдөр би юу хийх нөө нодтой гомд байгаарай. Андуутайгаа уулзлаа. Би өнөөдөр сандгаарсан. Өнөөдөр сандгаарсан. Хөхмагаад. Хэрхэн байгаад. Мэднэ. Солиор бид нар одоо өдрийн хоол идчихэд кофе явах гэж байна. За бид нар хоол идэж байна. Арука тийм дункас авсан байна. Цэнгүүний тийм дункас гарсан байна. Авсан байна. Анаа жиг авсан байна. Анаа энэ хүүхдээ хоолж байна. Манай охиныг тэр хардаа. Нөгөө мама тэнд унтж байна. Тэгээ бид нар сайхан хоолж байна да. За үрээ маань маш удаан хугацааны дараа бүгдээрээ хамтдаа гэрээ цэвэрлэе заяа. Маа гэрийг хардаа. Энэ яг юу вэ? Энэ хол хүүхдээ угаасаа хувц. Өчтөр эвхэж чадаагүй бит хоёр бүрстэй амар байна. Тэг намайг одоо юмаа янзлж хооронд та нар штэ. Намайг хэдэн өдөр одоо та нар ингэж үдчих хооронд би одоо гэрээ цэвэрлэдэг. Та наргүй бол би ч одоо гэрээ цэвэрлж чадах би хүрх турц юм уу? Яа, энэ бараг 5 сар үргэлээ. Энэ одоо суунаа. Энэ аниг сууж байгааг хартаа та нар. Тэр нүү ицгаа миний охин маань надад авчи. Ээж гяс гэр цэвэрлэгдчихөө. Та нар одоо хүнийг ийм л олгосон мэт. Та нарыг бол одоо би гэр цэвэрлэж байгаа болцоо. Нуурын усан яасан. Үй заган бачи. Цана. Ээжи хайртай цана. За одоо хаана нөгөө үстүүгч маань хүүхдээ удаан суулгаж болохгүй багт чи. Үстүүгч нь алдахгүй юм. Одоо гадад улаараад бит хоёр ингээ гараад алхаад байгаа хгүй юу? Гарч алхаад тэгээд ингээд өглөө гараад баг өрөө ирээд байгаа хгүй юу. Тэгэхээр гэрээ марчаад байх юм уу? Гэхдээ хоол унд итгэж марчаад байх. Аллаа. Ийм их ус гарч шүү дээ. Тэгээд заяа манай яана. Тэгээд заяа манай охин ингээд бичлэг хийгээд ингээд орхиж штэ. Тэгэхээр ингээ ойлгохгүй заяа. Зүр яг хойлох наахтай амар ойлоод байгаа хгүй юу.
Нэг одоо угаайтаа арай л бас олон өдөр өнслөө өдрийга бас тий. Бас арай л олон өдөр ээжилж барьлаа. Тэр бүгд угаая. Энэ бол аавын ажлын хувцас байна. Нэрийг ингэ далтхий. Амар их хувцас байна. Өмссөн. Зэн ийм сакс хувцсуудаа их аваад ирлээ. Энэ одоо энэ хүүхдийн угаасан хувцас гэдэг одоо эднэрээ гаргачаад хүүхдийнхаа угаах хувцсуудыг хийхгүй бол бас нэг сэсэсэн групп байгаад байхгүй юу? Энэ бүгдээр чиний хувцсууд ч гэдэг үлээ. Мэдчихээ та. Мэдчихээ өөрийнхөө хувцсуудыг. За. Ойлгож чинь чамайг жоохон хэцүү байгааг ойлгож чинь. Гэтэ ээж чинь гэсэн хэцүү юм заа. Одоо энийг чинь тавиад өгье заа ээж чинь. Плэний байхаа янзлчаа тавиад өгье заа. Би үсээ ингэж хайруулсан шүү дээ. Би нэрээ үсээ ингэж хайруулсан шүү дээ. Ингээд. Тэгэд ингэж хайруулахаас өмнө миний үс бүр амар унаад заяа. Бүр тэр нь ингээд хивээ хэмжээнээсээ бүр гэтрээд. Тэгээ одоо бүр яг энэ өчтөр хайруулсан гэхэд яг өчтөр унсан үснүүд бүр амар байгаа хгүй юу. Яйдал гэмээр байна да. Амар л байна да. Энэ дээр байгаа хувцсуудыг ямар хувцсууд вэ гэхээр ингээл охин шууд амар уйлал одоо нөгөө зан сураал амар уйлдаг болоод ууралдаг болоод тэгээл шууд ингээл хувцас тайлал гэрийнхээ хувцсыг өмсөх хий хооронд уйлаад бүр мөөмөө идэх гээд гарч орж ирчээд тэгээ шууд ингээл тайлал хийшээ тийш хайсан хувцснууд аахгүй юу амар байгаа гэдэг. Би одоо энэ үснийхээ ямиг гарах гад цацж байгаа л тэндээ хайцсан байхгүй. Уул нь энэ буцаад хийхэд зөв 5 минут шүү дээ. Тийм болж байгаа юм. Яасан чи? Яагаад энийг гэдэг чи? Тэгээд нэг сууж ил та. Хөөе энд байна. Нөгөөдөг чи. Тавэц энийг тоглоомыг яаж авъя да вэц энэ мо тоглоом руугаа тэмүүлсээр адил бийж бараг унлаа да тэр нэг тоглоомыг ах уу хөлөө идэх маач бас арай л ойрхон болж байгаа шүү. Хуулийн тоглоом ч баригдаад байгаа юм шүү. Муу хөл байна. За юмыг яаж мэдэх вэ? Гараа жоохоо идчихдэг юм билүү? Энэ яагаад авахдахгүй байна? Яагаад энд хүрэхгүй байна гэж бодож байгаа юм шиг байна. Манайхаа тэгтээ хөрхийн минь надрыг аврал ирсэн хараад байгааз. Таанч би энд хог шүрдэт маш завг байсан юм. Үргэцэн. За болсон. Оо тэр минь ах. Чи нарыг барьдаг гэж.
Хөрөшөө минь өгч. Сайхан охин шүү. За гэтч. Нэг өгч мэ. Бэжи хой. Уурлахгүй шүү лээ хойлаа. Юу уурлахгүй шүү. Баац юм уу? Папер солиод идэх хамт утана. За. Мэ. За. Яа бүчлээ. Хараа сая босод суусан чинь тогсон ч гоёор суухаар ийм амар байгаа шүү дээ. Гэхдээ яг вэ турчих юм ч дээ. За хүүхдээ гуцнууд их өгнэ. Гуцнууд их өгч байхдаа ямар гуцхан ханас яаж авсан яг хэрэгтэй байгаа юу хэрэггүй байгаа юу гэдгийг ярилццгаая заяа. Мэ. Шүтэн цагтнаад байгаа юм. За. Энэ бол яах вэ? Болох уу? Хажуудаа хавтах. Ой. За энэ бол штэ манай нэг дүү бэлгэлсэн заяа. Энэ бол үнэхээр хэрэг болж байгаа. Болсон. Гэтэ одоо бол миний охинд бүр жадаагаад нэг хүүхдийн хулгайлаад өмссөн юм шиг бол харагдаж байгаа. Тэгээд энийг хадгалан цаашдаа яг энийг бол хадгалан яг тэр энэ хөөх малгайтайгаа хамт байдаг гэхгүй юу? Яасан бэ? Мэ. Энэ ингээ хос заяа. Тэгээд нэг хөөх малгайтай. Тэгээ нэг юм 3 хос яахгүй юу? Тэгээд нэг юм бамбуурштайгаа 4 хос ирсэн. Тэр энэ бол өстэй хөөрхөн. Энийг бол одоо цаашдаа хэрэглэнэ. Одоо 100 мөн гадуур дотор гараад тэгэл ингэж мөнгөл явна гэхээр иймэрхүү даавнууд ер нь бол хэрэг болж байгаа. Энэ даавч гэсэн хэрэг болж байгаа. Энд чинь ингээд ягаан нь 3, цэнхэр нь 3 ирсэн баггүй юу? Тэгээд энэ ингээд нийлээ 5,000 вон илүү тэр хавцаа байсан санагдаж байна. Тэгэл энэ бол үнэн хэрэг болж байгаа. Баг багт нь энэ жоохон ийм ширүүн материалтай би голоод ерөөс охиндоо хэрэгэлдэггүй байсан хгүй. Тэгсэн чинь яг нөгөө үлгэдэхэд чихлэг хөлийг нь ингээд сайн боох шаардлагатай байдаг шүү дээ. Хөлийг нь яг боогоод тэгээ одоо бол энийг ороолтоор ингээд амын ороогоод ашиглаж байгаа. Энэ бол хэрэгтэй байгаа. За энэ альчуур биш дээ. Энэ альчуур манай охинд ийм 2 байдаг хгүй юу? Оо яана. 2 байдаг хгүй юу? Тэгэхээр ер нь л ийм биш ийм цагаан одоо энэ ч цаарлуулчлаа доо. Ингээд энэ цаарлын аваарыг зөвлөө заяа. Тэгэхээр энээс нь амар их юм буржгал юм унаад байдаг. Энэ баг 10 угаасан ч 10 дээр нь унана. Тэгэхээр энэ жоохон ийм хүүхдэд хэрэггүй юм шиг санагдсан. Эсвэл зүгээр нэг ийм гоё ийм цэвэрхэн нэг ийм гоё альчуур байдаг штэ. Тийм альчуур ер нь бол хэрэгтэй юм санагдсан. Ийм альчуурнууд бол хүүхдэд ус яг сайн шингээхийн хувьд шингэн. Гэхдээ хүүхдийн ингээ биен дээр жоохон хэцүү байгаад юм санагдсан. Энэ бол манай таньдаг их өгсөн байгаа. Манай их өгсөн. Энэ бол ингээд хөөрхөн бөөрбөрийгээ бичсэн. Энийг өмсөхөр манай охин яг банчиг харагдаа. Тэгээ аав нь миний охин бити банди хувц өмсөх гээд байгаа. Тэгтээ бол надад тэр бол хамаагүй. Миний охин бол таарж байгаа юм аа л өмсөх хэрэгтэй. Яасан. За жоохон нуруу өвдөд энэ үү. За жоохон битчихэлтэй тэгвэл. Йоо. Энэ бол нөгөө нэг гайхалтай альчуурнууд чинь нэг нь явж байна. За ёо би бүрстэй. Халууцаад. Би одоо бол өглөө босоод нүрээ ингээд юм падаар арчаад яагаад байгаа хгүй юу? Өглөөдөө падаар арч байгаа нарны цэцмэс гэртээсэн чамаагүй төрхөж мөрхэд байгаа. Өнөөдөр тэгэл амцсангүй. Би тооч чи хэдэн өдөр сая гадуур ингээд босоод шууд гадуур гараа явцсан чи бүр ядраад өглөө би бүр сэрч чадахгүй заяа. Манай хүүчтэй бүр 8 гээ унтсан гэдэг одоо 8 гээд өглөө 8-д сэрсэн заяа. Шүн 5-ын үед нэг босч мөөмдөл тэгэл ер нь байг унтсан. Тийм болохоор манай охид бол маш сэрэг байгаа. Сая бүр унтаас хэрсэн. Уул нь би унтчих хооронд нь та нартай гоё ингээл юм ярьдэн штэ. Тэгэхэд л манай охин зүр сэрцэн дээ. Энэ өмд заяо. Энэ нөгөө Агабанк гэдэг брендийн өмд ахгүй юу? Тэгэд Солонгос зүр нь Агабанк гэдэг брендийн юмнууд
Агабан ч үлээ ингээ одоо идэг заяа. Гэхдээ энэ хоёр хойлоо агагийн өмд хэрнээ энэ ийм сайн энэ жоохон ийм хэрэглээд байгаа жоохон муудчихдаг. Тэгэхээр нэг иймэрхүү ийм ойдолтой юм шиг юм өмд авал зүгээр санагдсан надад. Энэ бол хосоор байдаг хгүй юу? Гэхдээ энэний цамц нь бас ингээд нөгөө нэг амар олон товчтой болохоор жоохон товчлоход хэцүү. Зүгээр коноптой байвал ер нь л коноптой хувцас авал зүгээр юм шиг санагдаад байгаа надад одоо энэ баг сар дээр. Гэхдээ одоо ч миний охин бүр том болчлаа дөө. Энэ нөгөө нэг хилээдс нөгөө жижиг альчрууд ч тийм ч бүх юмд хэрэглэнэ. Минь хаан шүлсийн нарчин бүксийн нарчин. Гадар мадуур явж явах нөгөө нэг хүүхдийнхаа сайхан энийгээ цэвэрлж байгаа л хүүхдийн бүксэг хал явчих шүү дээ. Одоо нөгөө нэг шүдэн цохох гад амар. Энэ бол хараа нэг ихч маань бас бэлгэлсэн ахгүй юу? Энэ ингээ хүүхдэд унтахтан зориулсан ийм синтефон материалтай. Энийг бол жоохон томрохоор нь өмсөх гээд байгаа. Тэгвэл одоо өмсөхөөр энэ жоохон ширүүн л байгаад байгаа юм шиг л манай охин жоохон ууралсан ингээд байгаа. Тэгээд томрохоор нь 100 өмсгий гэж бодоод байгаа. Энэ бол манай найз өгсөн. За энэ бол манай найз өгсөн. Энэ бол угаасаа гоё. Гэхдээ ийм ардаа товчтой юмнууд ч юм болохоор тэгээд товчин тайлагдаад идэв л. Энэ гэхдээ бид хоёр багдаад эхэлсэн. Энийг одоо бас нэг дүүрүү өв зарламжлуулан болохгүй бол энэ нэг багдаад энэний хойдлохын товчин хөрөхгүй байгаа. Тийм нийтдээ том болчихж байгаа шиг. За энэ бол ингээд зүгээр ичэндэмийн боди. Энийг бас хүн өгсөн. Энэ ичэндэмийн бодитой бол яриад ах хэрэг байхгүй. Угаасаа гайгүй үнд хөлстэй. Тэгэхээр ичэндэм бол угаасаа яалтчгүй л сайн. Ер нь бол бараг зарагаас ч сайн гэж хэлнэ би. Ичэндэмээ яг энэ жоох хүүхдийн бодинуудыг мэ хой бай. Өөрийг нь тоохгүй өөртөө нь ярихгүй болохоор бодлоод тоохгүй. Тэрнээс ч бол зүрх чидэж шүү дээ манай. Тийм миний огон чинь сүдэн уулах гад уулаад байгаагүй юу да. Уулаад байгаа. Тэгээ одоо ингээ харахад дандаа хүний өгсөн юм за. Энийг бас манай нэг өгсөн. Зараад чи юм тавтаа услаад юм билээ шүү дээ. Эний бол материал нь нэлээд сайн байсан. Даанч нөгөө нэг манай охинд одоо багдаад байгаа. Охиндоо тэгээ хэдэн сартай хүүхдээ юм чавж өгөх хэрэгтэй юм тий. Сайн мэдгүй л. 3-6 сартай хүүхдээ юм одоо багдаад байна шүү дээ манай охинд. Энэ бас Зарагийн нөгөө ихчээ өгсөн тавтай боди байна. Эднэрийн бол угаасаа материал нь сайн, ичэндэн Зара эднэрийн материал нь сайн. Ичэндэн нь болохоор ингээ гой бие суугаад ингээ сунж мунчхаараа ер нь тийм юмнуудыг хүмүүс нэг тийм сайн гэж үздэг шүү дээ. Ингээ сууж муугаад ингээ ийм биеийн хим юу орсон юмнуудыг надад бол гой санагдаад байдیں۔ Яасан бэ? Яасан. Энэ аль ч хөрхөн. Энэ даанч то багдчихж байгаа миний охин. Нэг 5 хувцсыг өчгөө би энэ юу баахаа цагаан зузаа юмс. Уул нь хүнчин нэштэй өвлээ. Уйлжиж хүн майлжиж мал бол энэ хараа ингээд энэ ингээ баас нь болоод арилахгүй байгаа шүү дээ. Уйлжиж хүн майлжиж мал болно. За энийг яаж түлэнгчих мэ? Хүлээ харчих. За мэ хүлээ хар. За мэ хүлээ. Энэ хиний үлвэ? Үүлэнгийн хөлөө. Гэл юм сатарах юм олж өгчүүл. Би бол одоо ингэ хүүхдээ уйлангууд нь шууд авч мавдгүй шүү. Үнчи тэгэл уйлжиж хүн майлжиж мал шүү дээ. Одоо ч уушх мушхийн тэл манай хөрс ингээ уйлдгүү одоо л нэг шүлдэн урах гад шүтлэх гээд уйлаад байгаа болохоос ш. Уул нь уйлдгүү байхгүй юу? Тэгээд ойр нөгөө нэг ерөөс уйлдгүү хүүхд чинь ингээ гинт уйлаад ахаар чинь хүн чинь шоконд орд юм бэлээ штэ. Тэгээд ингээд уйлангууд нь шууд аваад миний охин яасан мас ингээд байгаа болохоор одоо ингээ бүр байн ахуулах гээд байгаа байхгүй юу? Байн ингээ хажуудаа хөвтүүлгээл ингээл хажууд нь хөвтчүүл дугаа болчихсон заяа. Тэгэл ингээл юм ингээл баян гараас нь юм унгууд зөрүүлж гаранд нь юмын заавал бариулж иж ингээд зүгээр болоо. Тэгээд тийм болохоор би одоо сургаж байгаа. Миний охин өмнө нь ингээл өөрөө зүгээр хөвтдөг байсан. Одоо ч гэсэн ингээ өөрөө зүгээр хөвтэй гэл.
Тэгээд байгаа. Энийг гайхалтай юм а бас ингээ баас болгочихсон. Энэ охин. Энэ өмсөлд унтахад уулна үнэн бэст шүү дээ. Энэ абсорба гэдэг газрын хувцас. Энэ бол ингээд танаас ингээд жоохон мууц юм шиг харж байгаа. Гэхдээ энэ бол үнэхээр ихтэйхэн. Би бол болдог бол энийг одоо өөрөө өмсөд унтчмаа л гэдэг хаяа даа. Би энэ том ийм их махтай бүх шүү дээ. Энэ том альчуурнууд бас айгүй зүгээр заяа. Энэ муу ч одоо хөрхий яг оролт надад ч хүртэл оролт болж байгаа юм. Энэ альчуурнууд бол надад үнэхээр таалагддаг. За эргэлээ. Уурандаа эргээд үзүүлчихээ чараа энэ хүмүүст би ингэж эргэдэж шүү гэд. Би ийм эргэлттэй охин шүү. Та нар зүгээр миний уурыг хүргээд үзээрэй. Би зүгээр эргэн шүү гэ эргээ үзүүлчих та. Эрг. За эргээрэй. За эргэж хүний охин за ингэж. Ийм зөвөн эрэхгүй байхгүй юу? Наа ингэ нойл орж мохор зүгээр эргэчээ хүлээж идэв штэ. Тэгчээ хүмүүсээ хажууд ерөөсөө эрэхгүй л байх юм да. Хувцас солих уу? Энэ духгүй байна уу? Энэ хоёр хувцас чаа. Тэр нэгтгэхэд нэг юу өмсөх үү? Арай холтчлоо. Энэ эмээгийн бэлгэлсэн. Ноолоор юмс. Энийгээ бит хойш одоо өдөрш нүглөө арайгүй шүү дээ. Ноолоор яаж угаахаа мэдэхгүй тэгээ нөгөө нэг агшчих байх гэж бодоод конжугент хийхдээ ингээд яцахгүй. Ингэж байгаа хийцахгүй. Тэгээ ер нь энэ ноолоор дахиж угаахгүй л гэж бодож байна. Сүүлийн удаа. Энийг өмсчих миний охин чинь юутай шүү дээ. Наадах өмсчих. Энэ бас хөөрх багтцоо миний охид. Гиз мэдсэн унжаад миний охич бас л хөөрх штэ. Энийг энтэй хамт тавиад. Бид хоёроос хувцас авнаа, хувцаа өгөж болно гэсэн маама явууллаа. Багц хувцснуудаа бүгдийг өгөхгүй тах. Ой. Адр. Мэ. Энийг барьж эн чинь хөөрх штэ. Эн чинь хөөрх штэ. Мэ, нөгөө тийм мэ. Оо, лог хийгээд ингээд. Би бүр энийг юм. Энийг байсараад бүр амар хүсмэс гараад бүр амар хэцүүлчлээ. Өнөөдрийнхөө влогон дээр галтгоо цэвэрлждахгүй юм шиг байна. Одоо угаасаа Иба ирэх гэж юм гэсэн. Тэгээд Ибаг ирэхээр угаасаа Иба цаач өөртөө хоол хийж иддэг байхгүй юу. Тэгээд өөртөө хоол хийж идэнгээ галтгоо цэвэрлжих байх гэж мөхс би бодно. Ибатан маань ирээд одоо яах юм. Энийг бол нөгөө нэг тэр дүүдээ үгүй гэж бодчихсон шүү дээ. Бид гэсэн чинь. Энэ өмд маань бас бид хоёрт их таалагддаг байгаа. Энэ нөгөө нэг саяны юу. За баярлаа. Баярлаа чамд. За авах гэж. За авлаа. Дугаалчихсан. За авлаа. Ээж нэр авлаа. Охин авах гэж штэ миний охин. Хүүшээ ямар гоё охин бэ. За мэ. ертөнцийн амин жавцаас ТV-г арилгагч. Арслан судалдаа залрагч. За. I wanna know. Нэндэ. Гээл өөрийгөө өдүүлээ л байж ах. Бүр туйлын хүсэл нь өөрийгөө өдүүлээд. Туйлын хүсэл зүгээр ингээ өөрийгөө өдүүлээ байж ах. Энэ хараач.
Яаж өөлжсэн шинж байхгүй байгаас тэ нэрч. Арсан суудал та. Оо за. На бич эднэрийг далтыг итгэв би. Йоо. Доош бас нэг юм унаа л амжиж. За энэ влогны төгсгөл дээ шүү дээ манайхаа. Би үндэсний телевизэд ярилцлага өгсөн байхгүй, үндэсний телевизийн өнөө өглөө нэвтрүүлэгт ярилцлага өгөөд тэрний хасагдсан эсгүүдийг оруулсан заяа. Тийм болохоор та нар маа хүлээж аваарай. Ахмадт. Тэгээ аягаа угаад сая тоосоос оруулаад одоо гэрийн үсийг хөж байна би. Тэрээс ирчлээ. Ийм л гайхалтай явах нь доо. Уул нь би яг энэ бал авчраад манай найзгийн хүүхдээ 18 хүртэл хөтэлдэг ийм ном надад бэлгэлсэн байхгүй юу? Би тэг яг энэ номыг бүглэхөөл байж хат миний гайхалтай миний бүх амьдрал сэрчлээ. Та нар маа тэгээд коммент бишээ. Лого дуустал нүдсэн бол нэг гэдэг комментиг үлдээгээрэй. Магаас үлцээ байтээ. За влогч дуусган дээ залуусаа. Хүргэлтэрлээ. Эхний бараа. Нэг хөргий юм юу яасан? Боди захисыг өгтөө. За энэ тэгэхээр шүү дээ. Яг одоо миний охины өмсдөг цаг шүү дээ. Ийг хөөлгө халаацтий. Халаацтий миний охин чиний. Миний охин одоо ингээ монстер болох юм уу? Яг гой таарна ёо. Би яг тааралччих. Яа энэ юм бэ? Энэ юу вэ? Энэ мейкапны багс байна. Ийм юутагаа. За багсных нь материалыг харъя. Миний багснууд бүр намайг солонгост ирэхэд байсан нэг юм ногоон багс ахгүй юу? Би тэрийг энэ бүр лааж үснэ гоё юм байна. Вау. За надад энэ таалагдлаа. За энэ үснэ хөөрхөн гоё. Хөөрхөн. Вау. Вау. Энэгээр одоо кремийн тавих юм бата. Вау. Таалагчин. Энэ одоо юу юм лөө? Бодлоо энийгээ ингэ тавих юм лөө. За багсанд бол таалагч. Багсанд бол одоо миний тэнд байгаа AliExpress-ээс авсан нэг хідэн хужаа багснаас маань арай дээр хужаа ирсэн байна. За энэ богнодоо бүгдийг нэмгэлж байгаа хаяхгүй бол юм задлсны дараа бүр сэгсэн шүү дээ. За энэ юм байна юу вэ? Нэг юм тий. Би нэг сагсалсан байсан авсан байх та. Би саяхан л ийм элчүүл хэрэглээрээ гэсэн одоо тэгээд завцсан юм ч та хэрэглэхдээ ийм ухтай. What минь ухтай. Эднэрийг бүгд нугаах хэвчээ. За энэ утасны кейс байна. Утасны кейс захиалсан юм. Ийм энгийн. Тэгэхгүй бол нөө иймэрхүү ийм энгийн кейс захиалахгүй бол миний утасны энэ артлан жоохон сонин тэгээд нөгөө бичлэг хийхээр ингээ өөр кейс хийхээр яагаад байгаа юм. Нөгөө нэг ингээ
жоо сонирн байгаад байгаа маа. Тайлбарлаж мэдэхгүй. Гэтэ нэг жоо сонирн байгаад байгаа. За энэ нэг хүүхдийн үсийг ингээд самлах гад юм сам авсан. Энэ жоохон хангалтаа тэгээд энэгээр энийг ингээд жоохон ингээд самлах юм аа энэгээр. Ингээд самлах юм байгаа маа. Ийм хөөрхөн савтагаа ирж байна. Энийг доош харуулж ирэх юм биш үү? Ингээд. За. Ойлгож байна. Эч нь чамайг жоохон ууртайгааг ойлгож байна. Тэг жоохон эргэлтэй нэвэр. Тэгээд эргээд бүл гал дээр тогтоод За энэ бол хүүхдийн шүлсвч байна. Одоо нөгөө нэг шүлс нь амар их гараад өдөр жир нэг 2-3 хэрэглээд байгаа хгүй. Надад бас нэг 5-6 байгаа. Энэ шүлсвчийг нь ингээд шүлсвч очтой. Тэгээ шүлсвч таалагдчих. Өнгөн ч гэсэн таалагдчих. Миний охин ч бас ийм хүн хөстэй юм шүү дээ. Нэг юм бэ. За охинтой гараа ээжтэйгээ хуйлаа. Энэ нөгөө нэг ийм хасахгүй. Тэрэгэн дээрээ ингээд уцаа тавьчихна. Тэгээд кофега тавьчихна. Тэнгүүтлээ энийг ингээд тэрэгтэйгээ бэхэлчихнэ. Энэ таалагдчих. Энэ таалагдчих. Энэ юу юм бэ? Өстэй санаад идэг саяны хамгийн сүүлийнхийг санахгүй байх юм. Юу асуусан? Бараг санчлаа. Хүүхдийн суудаг зөөлөн юу сандал. Одоо танад хүүхдээ суулгаж өгөх. Энэ пиндодоо штэ. Ингээд өглөө ийст ингээд 8-аас өмнө захиалга хийж болоод 8-аас хойш захиалга хийж болохгүй байхгүй юу? Ингээд таны энэ юуны чинь юу яахгүй наа гэд. Нэг яаж хэлэх юм бэ? Анги хэлж байна. Ийм боллоо. Одоо энэ охин суулгаж үзье. Эй миний охинаа нэсэл. Оо. Ноцлог байранд болон гэрчүүдийн мэдүүлгийг яваад байна. Тиймээс боломж туун баг байж магадгүй гэдгийг түн тайлбарлана. Найзууд нь тэгсэн ч гэсэн хичээе гэдэг. Харин хайрцаг чуу. Яга. Үлээ. Хөөе үлээ. Хөөе. Мунаха. Нэцэ халаач чи. Хөөе. Вау, ийм боллоо. За тэгээд блогтойгоо хамт байсан баярлалаа манайхаа. Баярлалаа. Тэ. Камерын атцардаг гэж товш. За. Бид хоёр хоёлаа урлагийн сургуульд сурдаг ч гэсэн манай нөхөр бид хоёр намайг нөхөр маань хичээлтэй өдөр би өөрөө хүүхдээ хараад бид хоёр ингээд гэр бүлээ сайхан аваад яваад байж энэ. Юу хүү хараа? Ийм хүн ярьж байгаа тийм. Мастерын Үүний чиглэлээ магистрат. за хамгаалж байгаа. Манай нөхөр болохоор урлаг буюу уранд бишээ. За миний хувьд гээд хэлж шүүд. Миний хувьд уран зургийн магистр. Миний хувьд кино урлагийн чиглэлээр магистрийн зэрэг горлоод одоо төгсөж байгаа. Манай сургуультай танилццгаая. За нэг хөрөнгөрье. Сургуультай танилццгаая. Манай нөхрийн сургуультай заяаггүй. За манай сургуультай танилццгаая гэж. За нэг хөрөнгөрье. Манай сургуультай танилццгаая. Одоо суралцсангаа амьдэрдэг хоёр хүн байна. Сурж амьдэрдэг.
За зогсоохгүй явчих. Эрдэнэ иргэн гэрлээ. За тэгээ тэнгуүтэ одоо Солонгос улсын Чүмбөг мужийн Чонжоо хотод сурч амьдардаг. Эрдэнэ иргэн гэрлээ. Өнөөдөр юм Чи амир цаашаа яриад сонсохгүй. Чиний яриад сонсохгүй. цааш За одоо ихнээс явъя.